Заасан байцгаана та бүхэндээ өнөөдрийн минь төргий. За Canon hack хичээл хайлж дугаараар та бүхэнд хоёр зүйлийг үзүүлье. Нэг нь болохоор энэ урхаа цаасны дотроос тийм ээ энд эмхтэй ингэж гарч ирж байгаа юм шиг юм эффект байгаа. За хоёрдугаарт нь болохоор бид нар зургаа бас скетч буюу одоо тийм ээ энэ хандагаар зурсан юм шиг юм болгочтой юм бас ап байдаг байна. За энийг бас танилцуулъя. За тэгэхээр эхлээд хэдүүлээ энэ цаасны дотроос одоо энэ эмхтэй гарч ирж байгаа юм эффектийг оруулъя. За эхлээд бол юугаа аавна. За тэгээ зураг оруулна. Эхлээд. За хоёрын зургийг би бас нөгөө Google-ийн Gemini гэдэг яадаг шүү дээ тийм ээ. Тэрийг ашиглаад энэ нүрийн Shopee одоо энэ God's Biome гэдгийг рекламдж байгаа юм зургийг зурлаж авсан баа. За ингээд энэ дээрээ бид нар юу яах вэ гэхээр paper haul гэж аавна. За энэ дээр бол маш олон юм paper haul-нууд байгаа. За ингээд харах юм бол за энэ цасыг авъя. За энийг түрүүн бас авсан байгаа. Энэ арай дээр санагдсан надад. За энийг авъя. За тэгээ ингээд яг юугаа эмхтэйгээ бол энэ дээр ингээд тааруулаад ингээд энэ цагаан цасаас бид нар яах нь зааж ингэж энэ урхаг нь яг ер нь бүтэн оруулчулах зүгээр. За ингээд за тэгээд энэ дээрээ дахиад бид нар яах нь энэ эмхтэйгийнхаа зургийг бас дахиад копи дээр нь авна. За энэ дээрээ бид нар энийг яачи бүтэн болгоод дээр нь энэ зургаа оруулаад за тэгээд зургийнхаа нэг бэкапын бэкграундыг арилгаад тэгээд энийг бид нар яг энэ урхад дотроо ингээд орж байгаа юм шиг тийм ээ. За ингээд тааруулчих энэ жоохон таараг байна. За ингээд яг нь ингэж бид нар энэ юг ингэж оруулдаг байна. Тэгэхээр энэ цааснасаа ингээд ургацсан цааснасаа ингээд гарч ирж байгаа юм шиг ийм эффектийг оруулсан баа. Тэгээ бид нар бас дээр нь бүтээгдэхүүнийх нэрийг бас бичиж болно энэ чинь. За дараагийнх нь болохоор энэ зургийг бид нар нөгөө юу болгодог тийм ээ. Энэ дээр нөгөө ард нь ингээд ийм скетч гэж хандаар зурсан юм шиг юм болгодог. За энэ болохоор нөгөө артлын энэ юу учирсан бэкграундны юм болон цэцэг юу намрын навч орсон учраас ийм хэрээн болчихлоо. Ер нь бол артл нь жоохон юм цэвэрхэн тийм ээ тийм зураг авал их зүгээр юм байна гэж би бодож байна. За тийм болохоор за энэ зургийг авчи. За энэ бас нүрийн шопт зарж байгаа юм нөгөө пробиотик байгаа тийм ээ. За энэ за ер нь бол яхаа ингээд энэ дээр тааруулаад авчвал бас их зүгээр идэг. Дараа нэг зураг юу яхад тийм ээ. За тэгээ энэ дээр бид нар ап руугаа очижоод энэ фото скетч гэсэн энэ юг ашиглана. За start over гэдэг юм байна тийм ээ. За тэгээ choose file гингүүтээ энэ тий за энийг эндээс харуулчих. За transform за энэ артлын transparency артлыг арилгаарай гэдэг чинь тийм ээ. За тэгээ transform to sketch гэдэг ингээд үзье. За надад угсаад 2хан кредит үлдсэн байна. 3 кредит үнэгүй байгаа. Тэгээд олон дахин зураг яах юм бол та бас их мөнгө төлөх хэрэгтэй байгаа шүү тийм ээ. За нэг иймэрхүү маягаар зурж өгч байна. За зэрэг артл нь нөгөө нэг юу ячаараа бас зүгээр юм байна. Тэр яах нь артаас нэг иймэрхүү маягтай болж байна тийм ээ. За ер нь бол яг энэ саяын энэ ап болохоор юу яадаг юм бэлээ. Нэг дор одоо ингээд би сая 2 дахь зураг яаж байгаахгүй одоо тэгээ танд нэг л кредит бол дахиад нэг зураг ингэж юу яах боломжтой гэсэн юу байж гэн. Үнэгүй нь бол 3 байдаг юм байна. Тэгээд цаашаа бол мэдээж төлбөртэй байгаа шүү дээ тийм ээ. За нэг иймэрхүү энэ апыг ингэж танилцуулж болж байна. За тэгээ яг энэ дээр нөгөө юу энд би пост оруулсан байгаа. За энэ зургийг ингээд оруулаад энэ зургийг зурулахдаа бас яг энэ зургаа ингээд таныхаа нүүрнийх нь хажууд ингэж бариараа гэсэн юм команд үжиж энэ зургийг ингэ зурж байгаа шүү. Тэгвэл ингэ чейж мэж доор энэ барьчих юм бол бас энийг оруулахад бас жаа хэцүү. За тэгээд энэ нүрийн шопт очиж тийм ээ. Би нүрийн шопын бүтээгдэхүүнийхэн танилцуулгууд энэ ер нь баг ихэнх бүтээгдэхүүнүүдийг оруулсан байгаа. Тэгээ ер нь бол маш их хэрэгтэй амин дэмүүд, витаминууд байдаг юм байна. Тэгээ энэчнээс бол та яах нь тэр их 80 гэсэн үйлчлэгээний төвөөс очиж авч болно шүү. За утас нь бол яг энэ доор байгаа.
99233180. За тэгээ Facebook-ийн пэйж байгаа. Энэ дээр ингээд дараад орох юм бол Facebook-ийн пэйжээр очиод ингээд мессеж бичээд яаж болно шүү дээ. Холбогдорой гэж хэлмээр байна. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяртай.